Сүүдэр ярьж эхлэхэд. 1-р бүлэг. Тасарсан аялгау. Зарим хүмүүсийн хувьд инээмсэглэл аз жаргалаас төрдөг. Харин заримынхны хувьд уйд гаргууныг нуухын тулд уруула хажуухан сөхөхөөс эхэлдэг. Бүсгүй ингэж хэлээд түр азнаж үл ялэг инээмсэглэв. Хамгийн аюултай нь нэг л өдөр хүн өөрийнхөө хотлын инээмсэглэлд итгэж эхэлсэн цагаас хойш өөрийгөө ч бас хоорч эхэлдэг. Тэрээр энэ үгийг хэлэхдээ нэг зүйлийг анзаараагүй юм. Үнэн дээр бол тэр одоо төгсгөл гэж бодсон амьдралынхаа жинхэнэ эхлэлийг тавьж байгаагаа мэдээгүй юм. Яг энэ үед бүсгүйн өмнөх гар утасны дэлгэцийн болонд лайв гэсэн улаан бичиг анивчиж үзэгчдийн тоо секунд тутамд нэмэгдэж байлаа. Дэлгэцийн цаана хэдэн 100 мянган нүд түүнийг ширтэж байсан ч яг үнэндээ бодит байдал дээр тэр гэртээ ганцаараа байв. Тэгэхэд би 15 настай байсан. Түүний дуу хоолой үл ялэг чичирч байсан ч энэ жичиргээ зөвхөн айдсаас бус олон жилийн туршид дотроо хадгалж ирсэн дурсамжийн гүнээс нь үүдэлтэй байлаа. Бүсгүйн өмнөх дэлгэцийн дороос сэтгэгдлүүд хөөрч эхлэв. Сонсож байна. Ямар нууц вэ? Яриач. Манайх зуны цагт зослонд гардаг байлаа. Би их ганцаардмал охин байсан л да. Надад нэг ч найз байгаагүй юм. Тэгтэл тэр үед би санаандгүйгээр нэг найзтай болсон юм. Тэр хэсэг чимээгүй болов. Дэлгэцэн дээрх дөрс хөдөлгөөнгүй шахам. Гэвч түүний дотор дурсамжийн гүнд өнгөрсөн цаг хугацаа бүхлээрээ сэрж байлаа. Миний одоо ярих гэж байгаа бүхэн эндээс л эхэлсэн юм. Энэ бол өвдөлт, шарах, айдас. Миний та нараас нуугсан үнэн. Лайв гэсэн бичиг анивчиж үзэгчдийн тоо нэмэгцээр л байлаа. Одоо ч тэр хүн намайг дагаж байгаа. Би цугтаач чадаагүй. Тиймээс миний өнгөрсөнд үлдээсэн түүхийг олон хүн мэдэж байж би аврагдана. Би маш их зориг гаргаж үнийг ярьж байна. Энэ үед бүсгүйн гар үл мэдэг чичирч байв. Камерын өмнө инээмсэглэж суудаг олны танил бүсгүй энэ удаад огт инээмсэглсэнгүй. Төвний баяр жаргалтай царайг харж дассан үзэгчид энэ удаад хүйтэн хүндий төрхтэй нүүр тулв. Тэр огт өөр хүн шиг харагдаж байлаа. Үүндээ би өөрийгөө нууж өөр нэгэн аялгауг бүтээсэн юм. Та нар түүнд хайртай. Яг үнэн хэрэгтэй хүмүүс үннийг биш, худал хуурмгийг хайрладаг. Дэлгэцийн доороос үзэгчдийн сэтгэгдлүүд улам хурдтай урсаж эхлэв. Чи зүгээр үү? Яагаад өөр хүн шиг болчих вэ? Хинээс хайгаад байгаа юм бэ? Гэсэн асуултууд урсна. Бүсгүй дэлгэцийн зүг харж сүүлийн үед надад зогсоо зайгүй сүрдүүлсэн зурвас ирэх болсон. Эхэндээ таадаггүй байлаа. Гэтэл нэг өдөр өнөөдөр чи улаан дайсанцтай явж байна гэж бичснээс хойш тэр надад улам ойрхон ирсэн. Гэрийг чинь мэднэ. Ганцаараа амьдрахаас айдаггүй юм уу гэж бичдэг. Би түнд юусоо хариу бичиж байгаагүй. Гэвч тэр зогсоогүй. Өөр хаягаас дахин аялгау ийн хэлээд санаа алдан нүдэ ханив. Тэр хүн зарим өдөр хаалганы цаан зогсож байгаа юм шиг санагдана. Заримдаа амьсгал нь чихний ард сонсогдох шиг болно. Тэгэд би бодсон. Энэ бол зүгээр айдас биш, бодит аюул. Тэр хүн намайг одоо ч харж байгаа. Гэтэл яг энэ мөчөд хаа нэгтээ хаалга чихран онгоох чимээ дуултав. Хэтэрхий тод энэ чимээг түүний лайвыг үзэж суусан бүх хүн сонсов.
Энэ үед дэлгэц дээрх дурс үл ялэг чичирхийлэхэд бүсгүй зогдсон харц нь алгуурхан хаалганы зүг шилжив. Царай нь цосгүй цонхиж харц нь хөдөлгөөнгүй хөшиж орхив. Хүмүүсийн сэтгэлдлүүд огцом нэмэгдэж эхлэв. Юу болсон бэ? Хэн орж ирсэн бэ? Аялгау. Үндэ бүсгүй тэднийг анхаарах тэнхэлгүй байлаа. Учир нь энэ агшинд түүний анхаарч байсан зүйл нь өөр. Тэрээр үүдээр орж ирсэн хэн нэгэн хүний зүг түгшүүр дүүрэн харж байлаа. Хөлийн чимээ аажуухан ойртож байгаа мэтрэгтэн. Аялгау аажмаар иргэн утасны камер руу тонгов. Нүд нь айдсаар дүүрч. Тэр хүн намайг олоод ирчихлээ гэж бүсгүй шивнэн хэлв. Тэрээр энэ үгийг хэлэхэд лайв гэсэн бичиг нэгэн агшинд гялсхийн анивчиж сэтгэгдлүүд нь бараг уншигдахгүй болтлоо хурдтай урсаж эхлэв. Юу болов? Хэн орж ирсэн бэ? Хайгаа хилээж аялах уу? Бүсгүй дэлгэц рүү тонгоон. Надад туслаач, би айгаад байна гэж хэлв. Гэвч тэр үг хэн зориулагдсан тодорхойгүй замхарна. Тэгтэл утасны дэлгэц үл ялэг дөргөн хэн нэгний сүүдэр дэлгэцийн захад дайвалцах шиг болов. Аялгау огцом дээш басв. Гэхдээ тэр үүдээр орж ирсэн хэн нэгнээс харцаа огт салгасангүй. Туслаач гэж амандаа буфтна. Тун удлгүй дэлгэц хүчтэй дөргөх нь мэдрэгдэв. Хүмүүсийг харсаар байтал лайв гэсэн бичиг ясхийн унтарч дэлгэц харанхуйллаа. Нэгэнт тасарсан лайв дахин эхлэх үгийн тодорхойгүйч түүний шүтэн бишрэгчт нь гар утсаа ширтэн хүлээсээр л байв. Сая юу болоод өнгөрснийг бүрэн ойлгоогүй хүмүүс түүний бичлэгийг ухраан үзэж байв. Дахиад эхлэх болов. Түүнд яг юу тохиолдсон бэ? Тэр хинээс юунаас айж байсан бэ? Айцтайгаа сая нүур тулсан уу? Түүнд хин нэгэн аюул учруулв уу? Олон асуултууд хариултгүй үлдэж хүмүүсийн сэтгэл зовж лайвын үеэр гаднаас орж ирсэн хүний хэн болохыг тааварлан ярилцсаар маргааш өглөөтэн залгсан ч аялгау ахин гарч ирсэнгүй. Тэр жохом юуны тухай ярих гэж байсан бэ гэдгийг хинч бүрэн таамаглаж чадсангүй. Энэ санаандгүй явдал болохын өмнө аялгау амьдралынхаа хаа нэгтээ өөрөөсөө ч нууж орхисон нэгэн аимшигт үннийг цахим ертөнцөд дэлгэнэ гэж хэлсэн билээ. Түүн шиг олон мянган дагагчтай нөлөө бүхий олонний танил эмэгтэй нуугдмал үнэн далд айдас өчигдөр орой халтхан дурдаад маргааш дэлгэнэ гэсэн нууц нь юу юм бол гэдгийг шүтэн бишрэгчт нь догтлон хүлээж байгааг тэр мэдэж байлаа. Энэ өглөө бүсгүй урд өмнөхөөсөө ч илүү урам зоригтой сэрсэн юм. Гэвч харамсалтай нь өдрийн төгсгөлд бүх зүйл ингэж урвуугаараа иргэнэ гэж хинч төсөөлөөгүй билээ. Аялгау өглөөний 7 цагт сэрчгээд таац ширтэн хэвдэж байхдаач өчигдрийн үзэгчдээс одоо хэрэрсээр байгаа сэтгэлдлүүдийг нэг бүрчлэн уншиж байхдаач өөртөө л зориулж чандаг амттай кофегаа унгаа жигнэмэг хазан цонхоор ширтэн зогсохдооч өнөө оройн лайвыг жохом хаанаас эхлэх вэ? Яаж эхэлбэл дээр вэ гэдгийг тунгаан батсаар л байсан юм. Цонхны дэргдэх жижигхэн төслөгтэй сандал эзнээ тэврэх мэд түүнийг таатайхан тосон аваад зөөлөн ганхна. Цонхоор харагдах хотын гудамж, хүн олонний урсгал өчигдөртөө яг адилхан мэт. Гагцхүү зөрөн өнгөрч байгаа хүмүүс нь л өөр. Энэ бүхнийг аялгау зүгээр л ажиглан харж суудаг юм. Өглөө бүхэн ингэж суухдаа өөрийгөө хүрэл хөшөө болсон юм шигээр төсөөлдөг. Суугаа хүрэл хөшөө.
Гудамжинд аз жаргал дүүрэн хөтлөлцөж яваахаас гутал тосолж байгаа жаалхан хүү, гуйлг гуйж байгаа эмэгтэй, зайрмаг зардаг охин аль алин түүнд сэтгэл хөдлөлийн ямар нэгэн мэдрэмжийг огт өгдөггүй юм. Бүсгүй тэднийг өрөвддөгчгүй, таадагчгүй. Харин энэ өдөр аялгау анх удаал тэдний тухай бодов. Энэ хүмүүс юу бодож амьдрэх юм бол? Тэдэнд ч бас над шиг өнгөрсөн төлдөөсөн шарх байгаа болов. Түүндээ над шиг өвддөг болов гэж бодогдно. Үннийг дэлгэхээс өөр аргагүй гэж бодсон тэр өдрөөс хойш аялгау баг багаар өөрчлөгдөж байгаа нь энэ юм. Ийн хүрэл хөшөө шиг мэдрэмжгүй нэгэн болж хувирсан гутамшигтай байдлаа төгс бүсгүй дүрээр амжилттай нууж чадсан гэж тэрээр итгэсээр ирсэн юм. Гэтэл нэг өдөр өөрийг нь бүрэн нуугдаж чадаагүй болохыг илчилсэн хэрэг. Учир нь өнгөрсөн амьдралын шархыг сэдрэх тэр хүн гарч ирснээр бүсгүй өнөөдөр айцтайгаа дахин нүүр тулахаас өөр аргагүй болсон юм. Өөрөөсөө ч нуудаг тэр үннийг дэлгэсний дараа хорвоо түүнд хэрхэн хандах бол, хайрлан тэврэх болов, жигшин зэвүүцэх болов. Ерөөс үнэн гэдэг энэ гав гашуун амтыг өнөөдрийг хүртэл ганцаараа мэдэрч аваад хэн буруутай юм бэ? Би лав биш гэж батагдана. Аялгау гар утсаа дэлгэн өчигдрийн лайваас хойш бичсэн хүмүүсийн сэтгэлийг дахин гүйлгэн харж байлаа. Хүмүүс түүний урт гархан ус, давхраатай алагнууд, нулимс тоссон минг, хацрын хонхорхой, дотн сайхан инээмсэглэл зэргийг магтан ярьж байгааг тэр хальтхан харж байснаа нэгэн сэтгэгдэл дээр очиод тогтож анзаарав. Тэр сэтгэгдэл бусдаас өөр санагдсан юм. Тэнд таны нүдэнд инээмсэглэл алга, таны инээд худлаа байна гэж бичсэн хэн нэгэн хүний сэтгэгдлийг уншаад нүүрэндээ бүх гэгчин зөөсөн хамгийн хүчрхэг баг нь хууларчих шиг санагдав. Яагаад ч юм аялгау одоо хүртэл инээмсэглэлд уруул хэрэгтэй л гэж боддог байснаас нүдний тухай бодож байсангүй. Тэрээр утасныхаа камерыг гарган зураг авах гэж байгаа юм шигээр өөдөөс нь харан инээмсэглэв. Бүсгүйн насан туршдаа харж тассан тэрл инээмсэглэл нь яг хിവэрэ. Ерөөс түүнийг сайхан инээмсэглэдэг гэж хүмүүс магтдаг. Тэрээр олон жилийн шургуу хичээл зүтгэлээр ийм инээмсэглэлийг царай төрхөндөө урлаж чадсан юм. Бүсгүй камераар зургаа даран нүднийхээ ойр орчмыг тамруулан харлаа. Үнэхээр тэр залуугийн хэлсэн үнэн юм шиг санагдав. Түүний нүдэнд инээмсэглэл алав. Нүдний эргэн тойрны булчингууд нь ч хив хивээрээ. Тэгээд хаа нэгтийгээ сонссон нүд бол сэтгэлийн тойл гэсэн үгийг эргэн санав. Үнэхээр нүд сэтгэлийн тойл юм бол хүний нүднэр сэтгэлийг нь олж харддаг юм бол би юу ч нууж чадаагүй юм шүү гэж аялгау анх удаа өөрөөсөө асуув. Үгүй, тийм байх учиргүй. Миний өнгөрсөн амьдралыг хинч мэдэхгүй шүү дээ хэмээн амандаа бовтонсон бүсгүй гар утсаа ширтэнэ. Харин тэр хачин ажигч хүн чухам хэн болохыг мэдхээр дахин хайж олтол сэтгэл зүйч төгөлдөр гэсэн хаяг дурайж байв. Сэтгэл зүйч хүн болохоор л намайг мэдчихлээ гэсэн бодол зурсхийн түүний нүр номыг гүйлгэн харав. Ихэнхдээ л ажил мэргэжлийнхаа дагуу хэн нэгний бичсэн зүйлсийг хуваалцсан тавьснаас өөрөөр цахим орчинд идэхгүй нэгэн бололтой. Харин тэдгээрийн дундаас нууцаа бусдад яаран бүүдэлэг гэсэн гарчигтай нэгэн нийтлэлийг хуваалцсан тавиад
Өөрөө дээр нь манайх мэргэжлийн зөвлөгөө өгдөг шүү гэж бичсэнийг олж харав. Нууцаа бусдад яаран бүүд хэлэг гэсэн үгийг аялгау давтан амандаа хэлэх зураа. Би яагаад ил гаргаж болохгүй гэж. Олон жилийн дараа шүү дээ. Одоо хэлэх цаг нь болсон. Амжиж хэлэхгүй бол оройтно хэмээн өөртөө хэлснээ сандлаасаа болсон дахин нэг кофе аяглан гартаа бариад цонхны дэргэд очиж зогсов. Танил гудамж, зөрөн өнгөрөх хүмүүс. Тэдний хэн ч өнөөдрөөс маргааш руу яаран алхахдаа одоо цагийг анзаардаггүй мэт. Салхины эсгэрээ, борон тусал, хүүхдүүдийн инээдийг олж сонсдоггүй байх. Эсвэл яг над шиг өнгөрсөнд үлдээсэн мөс шиг хүйтэн зүйлийг үр зүрхэндээ нуучгаад хотл инээмсэглэн алхдаг байх гэж бодогдно. Гэхдээ тэрл хүн олонний урсгал дунд хөдөлгөөнгүй зогсон өөрийг нь ажиглан харж байгаа юм шиг сэтгэл зүйч төгөлдөр гэсэн нэгэн хүн түүний сонирхлыг татсаар л байв. Тэгтэл олон жил нуусан тэр эмзэг, хүйтэн, хүнд зүйлийг нь огтхон шуулзаагүй хэрн мэдчихсэн байдаг. Төгөлдөр шиг хүмүүс хэр олон байдаг бол. Аялгау дахин төгөлдрийн хаягийг нээж олоод хэсэг бодлогшров. Тэгснэ. Сайн байна уу? Би аялгау байна. Таны сэтгэлийг уншлаа. Өөртөө чинь ярих зүйл байна. 9-10 залгаараа хэмээн бичиж үлгээгээд цонхоор ширтэв. Өнөөдөр өнгөрснийг илчлэх анхны өдөр. Аялгау аюулд орохын өмнө. Орой болоход хотын гэрлүүд нэг нэгээр асаж харанхуйг алгуураар сүлж эхлэв. Цонхны цаана анивчих гэрлүүд яг л хэн нэгэн хүний үе олон дурсамж шиг зарим нь тодоостод, зарим нь бүдэгхэн, харин зарим нь хаяал гялс хийгээд алга болно. Аялгаугийн цонхны цаана гудамжинд зөрөн өнгөрөх хүмүүс шингэрсээр байлаа. Хаяа нэг машины гэрэл цонхны шилэнд туссан даруй гялсхийн өнгөрөхөөс өөр хорвоогийн буй бүхэн ажин түжин рүү алгуур уусаж байлаа. Ганц биевсгүй амьдардаг гэр оронд ч бас энэхүү нам гүм ноёлж дан цагаан өнгөөр шийдсэн тавилгууд нь тасалгааны гэрэлд илүү цайвартаж хүйтэн өнгөөр гэрэлтэнэ. Ханын шүүгээ, бичгийн ширээ, номын тавиур яг л өөрийн байранда өөрийн дүрм журамтай мэт. Гэхдээ энэ эмхцэгц тун удахгүй сарнин алга болох гэж байгаа юм шиг. Аялгау өөрөө ч тун удалгүй өр зүрхнийхээ гүндэх нууцыг дэлгэн яриад л ууршин замхрах гэж байгаа юм шиг хачирхалтай мэдрэмж төрж байлаа. Сүүлийн үед аялгау анхаарал төвлөрөхөө болсон байлаа. Үүдний хаалгаа төвцсөн эсгээж санахгүй орхиж өөрийнхөө бодолд улам гүн живж байв. Өрөөнд нэг л юр бусын ажин түжин ноёлж байлаа. Аялгау ширээн дээрх утасны суурьнд гар утсаа бэхлэн лайв эхлүүлэхэд бэлтлээ. Төрөөнөөс хойш уухаар зэхэж асан аягтай цайн аль хэдийн хөржээ. Сэтгэл санаа нь уймж байсан тул цай аялснаас хойш хичнээн хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй. Аялгау цайнаас балгасан даруйда аягийг ширээн дээр буцаан тавьж гар утасныхаа дэлгэцийг лайв эхлэхээр зэхв. Сорсон заншлаараа өөрийгөө чухам ямархан харагдаж байгааг шалгахаар утасны камерыг нээж харав. Инээмсэглэлгүй аялгау өөдөөс нь гунигтай ширтэнэ. Гэвч царайлаг төрх олон хүний анхаарлын төвд байдаг танил нэгэн гэдэгтээ урам сэргэж инээмсэглэхэд өнөөх л сурсан тассан инээмсэглэл нь тодрон ирэв. Аялгау энэ удаа өөрийгөө ийн инээмсэглэж байгаагаар сайтар харлаа. Гэвч үнэхээр төгөлдрийн хэлснээр нүдэнд нь инээмсэглэлийн ямар нэгэн оч гэрэлтэн гийхгүй байгааг бүсгүй анзаарав.
Нүдэндээ тэр очийг тодруулах гэж төрөл бүрээр инээмсэглэж, бүр яарцайч үтсэн ч бүсгүй нүдэнд инээмсэглэлийн оч гэрэлтэн гээсэнгүй. Өөрийнх нь ч мэдэхгүй үннийг цочтол хэлж өгсөн тэр залуу дахин батгтана. Бүсгүйд тэгж инээж сурахад нь хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа. Ийн эхлүүлэх тавчин дээр дарсан даруй дэлгэцийн болонд лайв гэсэн улаан бичиг тодрон хүмүүс нэг нэгээр орж ирж эхлэв. Аялгау чимээг бүхэн инээмсэглэж дэлгэцийн зүгширтэн. Төвний яриг сонсохоор нэмэгцээр байгаа үзэгчид хангалттай олон болж ирэхийн үед тэр сая эхлэх цаг болсныг ойлгон дахин инээмсэглэж лайв эхлүүлв. Өнөөдөр би амлсын осоороо өнгөрсөн амьдралынхаа нууцыг дэлгэх болно гэж хэлээд бүсгүй үсээ аяархан илж чихнийхээ араар хийв. Хүмүүс энэ хорвоо дээр яах гэж ирдэг юм бол? Аялгау ийм бодлогошрон хэлснэ. Жишээ нь та энд яах гэж ирсэн бэ? Бүсгүй хүмүүсийг өөрөөсөө хариулт ирэн бодлогошрох зур хэсэг чимээгүй хүлээв. Хариултыг нь бодож байна уу? Би бас хаяа боддгийм. Гэхдээ хичнээн бодоод ч хамгийн энгийн бүх хүн таалагдах нэг л хариултыг би мэднэ. Үүндээ бол хүмүүс бид энэ хорвоо дээр чаргах гэж ирдэг. Аялгау дахин инээмсэглэв. Тийм ээ, чи үнэхээр жаргалтай харагдаж байна. Ийм олны танил сайхан бүсгүй жаргалтай байхаас өөр яах вэ? Харин бид жаргах гээл үзээд байна. Аялгау, одоо гол юм а ярил та. Ярин гэсэн нууц чинь юу юм бэ? Гэсэн асуулт сэтгэгдлүүд хөөрч эхлэв. Аялгау тэдгэрийг уншиж сууснаа. Энэ асуулт маань цааш үргэлжилсээр миний ярих зүйл рүү хөтлөн аваачих болно. Жаахан төвчээртэй хүлээгээрэй гэсээр бүсгүй дэлгэцэнд улам ойртож. Яг одоо та аз жаргалтай байна уу? Эсвэл аз жаргалынхаа төлөө явж байна уу? Үгүй бол жаргалтай дүрхэсгэн инээмсэглэж явна уу? Аль нь ч байсан ялгаагүй дээ. Бүгд л жаргалыг хүсдэг. Харамсалтай нь хүн бүхэн аз жаргал амар амгалангаа тийм амархан олж чаддаггүй юм. Аялгау гар утсаа шөртөн хэсэг дуугүй сув. Яг одоо түүний лайвыг үзэж буй хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрч байлаа. Хүмүүс түүнээс урам авах гэж, ухаарлах хайх гэж, уйдагаа гаргах гэж, эсвэл зүгээр л хараан зүхэх гэж яриаг нь сонсдог. Аялгау, чи үнэхээр сайхан бүсгүй шүү. Олон дагагчтай хүн ийм байхаас өөр яах вүлээ дээ. Миний бодлоор лав төгс эмхтэй гэж чамайг л хэлнэ. Чиний лайвыг үзсээр байгаад чамд дурлцлаа. Уулзаж болох уу? Аялгау, чи аз жаргалтай харагдаж байна. Лайвыг чинь хүлээж үздэг шүү. Өнөөдөр онцгой хөөрхөн харагдаж байна. Гэртээ хинтэйгээ амьдардаг юм би. Гэрээ танилцуулаач гэсэн үзэгчдийн асуулт сэтгэгдлүүд хөвөрнө. Гэхдээ бид яавал аз жаргалтай амьдрах юм бол? Яагаад хүн бүхэн аз жаргалаа олж чаддаггүй юм бол? Ер нь аз жаргалын хэмжүүр нь юу юм бол? Жишээ нь та яавал аз жаргалтай болох вэ? Ийн асуугаад бүсгүй хоёр гараараа шанаагаа тулан бодол хийлж нүдэ анив. Тэгснээ нүдэ алгуурхан нээж. Үүндээ бид аз жаргалынхаа төлөө явсаар л байдаг. Гэхдээ түүний яг юу болохыг нь мэддэг хүн байна уу? Тэр хаана байдаг юм бэ? Яавал тийшээ амар түргэн очиж олох юм бэ? Яг л олон үетэй компьютерийн тоглоом шиг. Өмнөөс тосох үе олон саад бэрхшээлийг шүд зугаад л туулаад л түн рүүгээ тэмүүлээд л байдаг. Юуны төлөө гэж? Мэтээж жаргахын төлөө. Тэрээр гараа алдлан инээмсэглэж хүкэдэл жаргалтай дүрсгэн инээмсэглэж зогсохын төлөө амьдарцгаадаг. Магадгүй ингэж дүрсгэн инээмсэглэж зогсоо хүний зүрх сэтгэлийн гүнд хизээч суулж авч чадхааргүй үе олон өргөс гүн шигтчихсэн байгаа ч юм билүү? Хэн мэдэх вүлээ? Бид нар бусдын завланг мэдхгүй шүү дээ. Төвний лайвын үзэгчдийн тоо өссөөр л байлаа. Учир нь тэрээр
Өнөөдөр ямар нууцаа дэлгэхийг нь сонсох гэж байгаа хэрэг. Хүмүүс хэн нэгний нууцад дуртай. Хүний өөрийн гэлтгүй нууц гэсэн шошигтой зүйлийг олж мэдхийг хүсэж авдаг. Яах гэж ингэдэг нь ч ойлгомжтой. Зүгээр л чалчих гэж. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хэлж байж л санаа намарцгаана. Нууц гэдэг зүйл бүх хүний мэддэг үнэн болтлоо ийм л шошигтой явна. Харин яг одоо дүнгэж шошгоо зүгээд дэлгэрэх гэж байгаа аялгаугийн нууц хүмүүст сонирхолтой байгаа тул үзэгчдийн тоо өссөөр байгаа нь энэ юм. Харин тэр ямар үнэн дэлгэх гэж байгаа юм бол ийм залуухан, царайлаг, олонний танил эмэгтэйн зүрх сэтгэлийн гүнд чухам ямар хар дарсан зүуд, ямар харанхуй сүүдэр, чухам ямархан айдас нуугдаж байгааг тэд зүгээр л мэдхийг хүссэндээ энэ юм. Аялгау энэ түүхээ ярих гэж хичнээн их зориг гаргаж байгааг үзэгчд бас сайн мэдэхгүй. Зүгээр л төдий олон жил өөрийнхөө дотор хав дарж ирсэн тэр хэцүү зүйлийг ингээд л нэг мөр олонний өмнө дэлгэчихвэл түүнд өөрт нь юу ч үлдэхгүй. Тэр бүхэл цээжнийх нь гүндэх зовоорт өвдөлт эдгэрч юм шиг санагдаад л энэ шийдвэрийг гаргасан юм. Бас тэрээр удаан хатгалж авахаас айж байлаа. Бүсгүй нүдэ айнан бодлогширч, зүрхээ дарж, хазар дээгүүр нь урсах нулимсыг алгаараа зөөлхөн арчив. Хүн бүхэн ноцтой. Тэд ямар нэгэн байдлаар зүрх сэтгэлдээ хүнд хөнгөн ачаа тээж л явдаг. Хүний нуруунд дээр байгаа ачааг бид харж чадахч, зүрх сэтгэлдийнх нь гүнд байгаа ачааг олж харж чадахгүй шүү дээ. Бидний нүд түүн рүү өнгөх боломжгүй. Миний хувьд ч ялгаагүй. Та нарын өмнө жаргалтай дүрэсгэн инээмсэглэж суугаа. Энэ инээмсэглийн ард насан туршид минь намайг сүүдэр шиг дагсан ямар айдас нуугдаж байгааг мэдэхгүй шүү дээ. Бидний аз жаргал ийм хэврэг минийх ч ялгаагүй. Аялгау амьсгалан давхцсан байгаа бололтой хэсэг тайвшран сууснаа ширээн дээрээс аяхтай цай аван балгаж нүднээс нь урсах нулимсаа зөөлөн арчив. Энэ бол шарх. Сэтгэл зүрхэнд минь гүн шигдэж үлдсэн, отооч, улам томорч, улам өвтгсөөр байгаа шарх. Миний та нараас нуусан үнэн. Үндэ би ганцаараа амьдардагч, ганцаардлаа сайдаг, ойр ганцаараа үлдэхээ сайдаг. Олон хүний тунд орохоор л тайвширдаг. Лайв хийдэг болсон маань үнтэй л холбоотой. Би хүмүүсийн дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг юм. Бүсгүй тайвшрах гэж буймад гүнзгий амьсгалаад араас минь гитэн сүүдэр мэд томорсоор л байгаа мангас шиг тэр зүйлээс биш тэр хүнээс би хайж байна. Тэр хүн одоо улам хүчтэй болсон. Тийм л учраас энэ үннийг дэлгэхийг хүссэн юм. Өөрийгөө хамгаалахыг хүссэн юм. Одоо бол зөвхөн би биш, олон хүн мэдчихвэж л би хамгаалагдана. Бүсгүй ийн хилээд амьсгалаа авав. Яг тэр мөчөд хаалга зөөлхөн чихрэн онгойх дуулдав. Аялгау хаалганы зүгт харан цог тусав. Нүд нь айдсаар дүүрч байгааг үзэгчд харж байлаа. Хин нэгний хаалга онгойлгон дотогш орж ирэх хөлийн чимээ дуулдана. Тэрхүү хөлийн чимээ ойртсоор, улам ойртсоор байгаа мэт. Энэ үед аялгаугийн царай цусгүй цонхиж, уруул нь үл мэдэг чичирч эхлэв. Тэрээр камер руу эргэн харж зөөлөн тонгоогоод Тэр хүн намайг олоод ирчихлээ гэж шивнэн хэлв. Ийн хэлэх бүсгүйн хоолой өөрчлөгдсөн байлаа. Айцтай. Гэхдээ танил айц. Дэлгэцийн доороос сэтгэгдлүүд урсаж эхлэв. Хин юм бэ? Чиний таньдаг хүн үү? Гэсэн асуултууд хөөрнө. Тун удалгүй дэлгэц хүчтэй дөргих нь мэдрэгдэж, лайв гэсэн улаан бичиг гялсхийн унтарч дэлгэц харанхуйллаа. Лайв тасрав. Тэр шөнө аялгаугийн шүтэн бишрэгчид тайван унтаж чадсангүй.
Захимын ертөнцөөр аялгаугийн бичлэг гал шиг тархаж эхлэв. Зарим хүн түүнийг жүжиг гэж бодож байхад зарим нь бодит аюул гэж итгэж байлаа. Цагдаад мэддэгдэрээ хаягийг нь олъё. Тэнд хэн орж ирсэн бэ гэсэн таамаг, айдас, ховж бүгд холилдсон байлаа. Гэвч нэг л зүйл тодорхой байв. Аялгау алга болсон нь үнэн.